Хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг улсын хурлын 78 гишүүн нэгдэж гарын үсэг зурж өргөн барьсан байгаа. Бид 2013 онд бас тамхины ялтын хуулийн дээр дөрвтэй өөрчлөлт хийж бас хүн болгоны амьдрал мэдэгдэхүй өөрчлөлт гарснаас хойш энэ талаар ерөөсөө хуулиндаа урагшаа харсан өөрчлөлтийг хийж чадаагүй, харин ч ухарсан өөрчлөлтийг хийж иржсэн. За ийм ч учраас бид нар өнөөдөр ч гэсэн ярьж байна. Бидний эрүүл мэндийн салбар маань ямар байгаа вэ? Нийгмийн эрүүл мэнд маань ямар байгаа вэ? Тэр бид бүгд санаа зовдөг. Өвөл болохоор хүүхдүүдийн ханаас шуухнаагаас ахуулаад за жилийн 4 өдөр тус хавдрын асуудал монголчуудын хувьд бол маш эмзэг асуудал болсон. Тэгээ энэ бүхнийг бид нар хойноос нь хөөцөлдөхөөс гадна энэ угшилтай үндэстэй тэмцэх асуудал бол ерөөсөө нийгмийн эрүүл мэндийн хамгийн гол зорилго байдаг. За нийгмийн эрүүл мэндийн хувьд Монгол хүмүүсийн насыг богиносгож байгаа, амьдралын чанарыг муутгаж байгаа, хавдрын гол хүчин зүйл болж байгаа нэг зүйл бол ерөөсөө энэ тамхины асуудал байдаг. Тамхиг өдөр тутам татдаг хүмүүс мэдээж олон байгаа. Гэтэ энийг тэр үедээ би дээрээ мэдэрдэггүй ч гэсэн олон жил татсны дараа энэ бол өөрийнх нь бид ямар сөрөг нөлөө үзүүлсэнийг бол бүгд мэдэрдэг. За Монгол улсын хувьд бол ялангуяа залуучууд хүүхдүүдийн тунд тамхиталд эрс нэмэгдсэн байна. Энэ дээр бол бидний хэлж анснаар утаа тамхи буюу янжуур тамхины хэрэглээч нэмэгдсэн байна. За шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхины хэрэглээч эрс нэмэгдсэн ийм үзүүлэлттэй. Энэ маань өөрөө бид 10 настай хүүхдийн пеналнаас хүртэл ийм шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн гарч сургууль дээр багш нар энэ хүүхдүүдэд энэ асуудлыг үнэхээр дийлхэ боллоо гэдэг дуу хоолойг бас өргөөд удаж байгаа. Эрүүл мэндийн салбарынхан маань ч гэсэн энэ асуудлыг зохицуулж өгөөч гэдэг дуу хоолойг өргөөд удаж байгаа. Энэ дээр бодлогын төвшөнд бол энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх ёстой гэдэг үндсэн дээр бол энийг бол өргөн барьсан байгаамаа. Тэгээ гол хуулийн үндсэн концепц гэвэл ердөө хүүхэд залуучуудаа энэ тамхины хор хөнөөлөөс хамгаалж нийгмийн эрүүл мэндийг хамгаалъя л гэсэн ийм зорилго байгаа. За татврын бодлого бол бид нар янжуур тамхи бол Монгол улсад дэлхийд байхгүй хямдхан үнэтэй талхнаас хямдхан янжуур тамхитай болсон байгаа. Даруй хөрш орнуудаас 3-4 дахин хямдхан ийм янжуур тамхитай болсон байна. Энд бас чанарын асуудал бол яригддсан байлээ. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн банк, за улсын хурлаас ч гэсэн 2023 онд энэ янжуур тамхины татврыг эсгэх ёстой, нийгмийн эрүүл мэндийн татврын бодлогоор зохицуулаач гэдэг энэ зөвлөмжүүдийг удаа дараа өгж ирсэн. За ийм учраас янжуур тамхин дээр чинь шинэ төрлийн хуулийн зохицуулалтад орж ирж байгаа тамхин бүтээгдэхүүнүүдээр ч гэсэн гайлын болон онцгой албан татврыг бол тогтоож байгаа. Гайлын албан татврыг бол бүгд яг жигдхэн бүгдээрээ 30% байна. Энэ дээр ялгуулж гадуурхаж нэг нэгнээс нь өөрөөр үзэж байгаа юм байхгүй, бүгдээрээ адилхан гайлын албан татвар нь 30% байна. За электрон онцгой албан татвар дээр бол янжуур тамхин дээр бол нэг хайрцаг тамхин дээр 836 төгрөг онцгой албан татвар тавигддаг. Үүнийг бид дэлхийн байгууллагуудын зөвлөмж, за Монгол улсынхаа худалдаа авах чадвар, инфляц юу гэдэг бүх үзүүлэлтийгээ тооцож жагаад 2030 он хүртэл жил болгон үе шат дараатаа нэмж байгаа. 2026 онд 2000, 2027 онд 4000, тэгээд 6, 8000 гэдэг ингээд нэмэгдэж байгаа. Ингэж бид нар 2030 онд тамхиталтаа 14% бууруулж чадна гэсэн ийм тооцоо судалгаан дээр байгаа. За шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн буюу электрон тамхин дээр ч гэсэн яг үүнтэй дүүцүүлж онцгой албан татврыг тавьсан байгаа. 1 мл шингэн тамхи маань 10 ширхэг янжууртай буюу хагас хайрцаг янжуур тамхитай дүүцнэ гэсэн олон улсын Англи улсын жишгийг аваад үүнтэй дүүцүүлж онцгой албан татврыг 2026 онд 1 мл дээр 1000 төгрөг, за ингээд 2000 гэд ингээд 30 он хүртэл бас нэмэгдүүлэхээр тооцоолсон байгаа гэсэн. Вейпнийхийг сая 1 мл шингэн тамхиг 10 ширхэг янжуур тамхитай дүүцүүлж Англи улс тооцсон юм байлээ. Улс орн болгон өөрсдийн тооцоолоо хийж байгаа. Израиль улс бол жишээ нь 1 мл шингэнийг 20 ширхэг янжууртай дүүцүүлдэг бол Англи улс бол ингэж дүүцүүлсэн байна. Тэгээ бид нар бол савлгаандаа бас энэ 2 мл-ээс ихэхгүй байх Европын улсуудын стандартыг авч хэрэгжүүлж байгаа учраас энэ чиглэлийнх нь татврын дүүцүүлэлтийг хийсэн байна. Гол нь бас иргэдтэй хэлэхэд бид нар татвар онцгой албан татвар гэдэг энэ хортой бүтээгдэхүүн тийм үү? Ямар ч тамхи би энэ хортой бүтээгдэхүүн. Хортой бүтээгдэхүүн дээр энэ онцгой албан татвар тавигддаг. Гол нь энэ онцгой албан татвараа бид нар өмнө нь төсвийн нэг хэсэг болгоод ямар нэгэн байшин барилгач гэдэг юм уу те хэн нэгний сумын захиргааны ч юм уу байшин болгодог гэсэн бол одоо энэ онцгой албан татвараараа яг энэ тамхиталтыг бууруулах 3 зүйлдэл зарцуулъя гэж байгаа. Нэгдүгээр
донтолтоос болон энэ одоо муу зуршлаас сэргийлэх хамгийн гол хүүхэд залуучуудад одоо хэрэгтэй зүйл бол ерөөсөө спорт байдаг. Тэгэхээр спортын дугуулan барилга байгууламжийн хүртээмжинд зарцуулъя. Хоёрдугаар ерөнхий боловсролын сургуулийн өдийн хоолны шимт хичээлтэй хоол үндийг илүү өргөн цар хүрээнд илүү сайн болгох дээр зарцуулъя. Гуравдугаарт эрүүл мэндийн салбарын маань өгсөн санал тамхиталтаас бууруулах тамхинаас гарах энэ үйлчилгээ тусламж дээр бас энэ татвараас зарцуулаач гэдэг утгаар энэ гурван зүйл дээр энэ одоо тамхинаас хурааж байгаа онцгой албан татврынхаа 50%-ийг заавал зарцуулна гэж энэ хуулийн төсөлтөд бас оруулсан байна. Харин орхуулах цэгүүдийг зааж бодлоо 500 м гэсэн. Хамгийн надад зааж байгаа. Тийм, манай хуулийн одоо үндсэн концепцод хүүхэд залуучуудаа бид тамхиталтаас сэргийлэх. Тийм учраас сургууль орчимд хүүхдэд тамхи бол хүртээмжтэй байх ёсгүй гэсэн ийм байр суурьтай байгаа. Хэрэгжилтийн асуудал мэдээж тавигдж байгаа. За хэрэгжилтээ сайжруулах, хуучин бол мэргэжлийн хяналтын ерөнхий газар байхдаа бас нэгдсэн одоо хяналтыг тавьдаг, гайл дээр тавьдаг, үйлдвэрлэгч нартай ажилладаг байсан бол энэ бүтц маань байхгүй болсон. За бид нар энэ одоо мэргэжлийн хяналттай ойролцоо энэ бүтцийг бол улсын хурал дээр бас бусад гишүүдийн санаачлагаар яригдж байгаа. За түүнээс гадна энэ хуулийн дээр бид юу хийж өгсөн бэ гэвэл одоо хуурамч архитай тэмцэх архитектийн энэ нөгөө эргэлтийн сан мэдээллийн сан байгаа. Үүнийг бас тамхин бүтээгдэхүүн дээр одоо хэрэглэж бүх одоо тамхиныг импортлоод үйлдвэрлэгчээс нь авахуулаад хаана яаж орж ирсэн байна гэдэг хянах мэдээллийн санг бий болгож байгаа. За мөн одоо энэ хяналт одоо шалгалтаар мэдээж энэ бол зөвхөн хуулиар зохицуулна гэхээсээ илүү бид нар соён гэгэрүүлэх ажлыг, олон нийтэд таниулах ажлыг, за мөн хэрэгжилтийн энэ одоо зохицуултыгаа сайжруулах ажлыг бол үе шат дараатаар олон талаас нь хийнэ гэж төлөвлөж байгаа. Гол байгууллагууд хуулийн дээр ер нь бол нөгөө одоогийн хуулийн дээр төрийн байгууллага гэдэг нэг ийм бүхэл бүтэн юм дотор бүх юмыг нийлүүлээд тавьчихдаг байсан бол бид одоо энэ дээр эрүүл мэндийн байгууллага нь ямар байхын, цагдаа нь ямар байхын, гайл нь ямар байхын, татвар нь ямар байхын гэд бүгдийг заасан байгаа. Тэгэхээр энэ дээр бол мэдээж цагдаа, орон нутаг, за олон нийтийн хяналт бас маш сайн байхаар байгаа. Та бүхэн мэдж байгаа олон нийтийн хяналтын дор бас энэ мэдээлэх системүүд ажиллаж энэ дээр бас ажиллах системүүд одоо зам торгуул дээр бас ингээд явж байгаатай адилхан энийг бас оруулахар ажиллаж байгаа. Нөгөө талаас хор өнөөлийн үед яг хотод тамхил илүү гэдэг олон судалгаанууд байдаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор нөгөө хяналтгүй оруулж ирэх нууцаар орчид хэрэглэгч гэдэг ийм асуудлууд орж ирэх гэдэг асуудлууд яг тэгшин тавьж байгаа тэр асуудал. За янжуур тамхины хувьд бол үнэхээр манай Монгол улсад хямдхан байгаа. Энэ бол байж болшгүй одоо нийгмийн эрүүл мэндийн хувьд бол байж болшгүй бодлого. Ийм ч учраас энэ янжуур тамхины татврын бодлого дээр онцгой анхаарч наривчилсан тооцоолол бол хийсэн байгаа. Одоогоор манай Монгол улсад бол хуурамч тамхи буюу контрабандын асуудал байхгүй. Яагаад гэвэл хөрш орнуудаасаа одоо хэд дахин хямдхан тамхитай биш үү? Тэгэхээр тийм учир шалтгаан бол байхгүй байгаа. За бид бас 2030 он хүртэл үе шат дараатай энэ татвараа нэмж байгаа ч гэсэн хөрш орнууд ч гэсэн татвар дээрээ янжуур тамхины татвараа олсон гэж жил болгон бас шинжилээд явдаг. Тэгэхээр бидний тооцоололоор бол энэ бол ийм контрабанд буюу те хурамч тамхи орж ирэх нөхцөл бол байхгүй. Түрүүний хэлсэн мэдээллийн систем болон хуулийн хэрэгжилтээр анхаарах учраас ингэж харж байгаа. Үний хувьд хоёр төрлийн тамхин дээр үнийг нь оруулж ирэх нь одоо та жишээ нь янжуурыг бол хямдхан байна гэж хэлдэг чинь нэг юм хууль нөхцөл оруулчмаар энэ асуудлыг ер нь дөрвтойгоо шиг өөрчлөх хийж чадах уу гэдэг дээр та ер нь хараад ажиллаж чадчих байгаа юу? Би бол одоо энэ хуулийг ажлын хэсэг ахснаас хойш өөрийнхөө нэр нүрээр те бүгдийг гараад нээлттэй мэдээлэл өгөөд бүх тооцоо судалгаан дээр нь гараад ил тод одоо энэ асуудлуудыг яриад явж байгаа. Энэ дээр ямар нэгэн одоо лобби тийм үү бизнесийн эрх ашиг ерөөсөө байхгүй. Ер нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үр хүүхдүүдийнхээ хойч үе эрүүл мэндийг хамгаалах асуудлаас дээгүүр бизнес эдийн засгийн эрх ашиг байх ёсгүй гэж үзэж байгаа. За ийм ч учраас бас хэвлэл мэдээллээс илүү цахим орчинд бас янз бүрийн байдлаар хувь хүн рүү дайрсан үзэгдлүүд гарч байх шиг байна. Гэтэ энэ бол ерөөсөө хэдхэн одоо хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж байгаа мэдээж асуудлуудын хүрээнд л үүсэж байгаа явд гэж харж байгаа. Энэ одоо хуулийг батлуулаасай гэж олон мянган эрүүл мэндийн тангараа өргөсөн эмч нар маань, олон мянган багш нар маань, сургуулийн ажилчид маань, эцэг эхчүүд бас хүсэж байгаа. Үнэхээр эцэг эхчүүдийн